За өнөөдөр энэ зарим нэг киноны талаар ярина. Тэгээд энэ Gabriel Brady гэж найруулагч юм байна. Wolves Always Come at Night. Энэ 2024 онд хийгдсэн кино юм байна Монголд. Чон үргэлж үүрээр ирдэг гэж тийм нэртэй кино. 2024 онд бол энэ кино 25 онд энэ театрт нэг удаа гарсан Монголд. Тэгт нь үзчихсэн их сонин кино байсан. Тэгээд Монгол дандаа жирийн хүмүүс оролцсон тавсан. Тэгээд Монголын зүгээс продюсер хүмүүс бас ажилласан байсан. Тэгээд энэ найруулагчийн Gabriel Brady гэж найруулагчийн энэ кино бас их сонирн байсан учраас сонгож бас ярих гэж бодож исэн учраас өнөөдөр ингэж бас ярьж байна. Тэгээд чоннууд дандаа үүрээр ирдэг гэж. Тэгээ энэ кино маань бол Австралийн одоо кино академи гэдэг юм уу, киноны зөвлөлч гэдэг юм уу, одоо Монголын кино Монголын зөвлөл нэг тийм газараас бол сонгогдоод одоо Холливуудын Оскарт олон улсын киноны хэсэгт нь бол Австрали төлөвлөж оролцсон юм байлээ. Яг одоо нөгөө кино нь бол санхүүжилт нь одоо тэр зүгээс гарсан учраас тэдний киног гэж явна. Монголд бол зураг авалт монголчуудын амьдрал тийг харуулж байгаа учраас бас нэг талаар монгол кино юм. Найруулагч нь бол Gabriel Brady гэж Австрали эмэгтэй байна лээ. Бас энэ киноныг нэг удаа гарахад бол өөрөө ирж киногоо тайлбарлаж бас ярьж байсан. Тэгээд тэрийг бас үзчихсэн байна. За тэгэхээр энэ энэ чон дандаа үүрээр ирдэг гэж киног бол би тэр ер нь бол трейлерыг хараад одоо трейлер нь YouTube дээр байдаг одоо танилцуулга. Тэгээд тэрнээс нь харж байхад бол их сонирхолтой хийгдсэн байсан. Ер нь л нэг чонноос ч юм уу зугтаж байгаа юм шиг. Эсвэл одоо ямар нэгэн юмны хойноос явж байгаа юм шиг тийм мөртөн давхаал байдаг. Тэгэл тэр трейлер нь бол тэгээд болчдөг. Тэгэхээр энэ утгаар бол маш их одоо Монгол хүний хувьд бол сонирхолтой татчихсан. Ингээд киногоо үзсэн. Тэгсний дараа бол жирийн одоо монголчуудын хөдөөний айлын амьдрал тэгжсэн хот руу нүүж ирж байгаа амьдрал яаж одоо хотод яаж амьд үлдэх одоо нөгөө survive хийх гэж байгаа энэ оролдлогоодыг л харуулж байгаа кино л да. Гэвч энэ кинон дээр ч одоо нөгөө чон гэж амьтан одоо нэрнээс нь харахад бол чоннууд дандаа үүрээр ирдэг гэж байна тийм. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ бол нэрнээсээ шууд чон үүрээр ирэх нэ гэсэн сэтгэл төрүүлэхээр байгаад идэг. Тэгээд үүр нь боллоо одоо үүр шөнийн зураг авалт үзэндөө болж байна. Нөгөө хоньнуудын бол ямар нэгэн байдлаар одоо идсэн ч байгаа юм шиг, идэх гэж байгаа юм шиг, дайраад байгаа юм шиг, эсвэл одоо бөмбөгнөр өгсөн байдалтай энэ төр олдож байгаа энэ төр байдал нь бол ерөөсөө яг л одоо л чон гарахандаа гэсэн хүлээлт байгаад идэг. Гэвч кино дуустал нэг ч кино одоо чонны дүрс бол харагдаагүй. Энэгээр маш их онцлог бас. Энэ одоо яагаад ингэж чонны дүрс харуулсангүй вэ гэж баг одоо найруулагчд нь баг дургуутсан мэрч юм шиг
хүмүүс бараг сэтгэлтэй байсан тийм тухайд л яагаад чон мэдвэрс чон өөрөөр чон харах гэж ирсэн шүү дээ бид нэр гэдэг. Тэгэхээр одоо нэг Монгол хүмүүс ч юм бол чон харна гэдэг бол хиймэрдээ гэж ярьдаг. Тэрэн шиг л одоо чонол харах гэж үзээд идэг. Тэгээ нэг чон гардаггүй. Аль ч утгаараа ер нь бол нэг акшн болох ёстой гэдэг. There will be blood гэдэг шиг юм баггүй. Цус сурсан гэдэг нэг Paul Thomas Anderson кино шиг нэг л акшн болох ёстой юу ч болдгоо шүү дээ. Тэр шиг л чон ирнэ л гэдэг. Өөрөөр чон ирнэ л гэдэг үнэндээ чон ирээд одоо нөгөө малчин нөхөр ч юм уу ихнэр хүүхдэн ч юм уу чонтой яаж тэмцэж байгаа ч юм уу ийм л яг уламжлалт юм харах гэдэг байгаа байхгүй. Акшн харах гэдэг байгаа байхгүй. Хүний одоо нөгөө ухамсаргүйгээр бодож байгаа сэтгэлгээ бол тэр акшныг харах гэдэг шүү дээ. Тэр акшн бол болохгүй байхгүй. Тийм юу ч болохгүй юм кинон дээр. Энэ нь бол маш шин соргог тийм киноны үзэгдэл юм. Тэ яагаад чон харуулсангүй вэ гэдэг ингээд шууд үзэгчид дараа нь бодох ёстой. Тэгэл эндээс ихсэлэл ингээд цаашаа бодох үйл явц өрнөх ёстой юм байна л да. Ер нь бол тухайн үедээ бол бий ч гэсэн бас ялгаагүй. Тэгээд чон өөрөөр ирнэ гэчихэд яагаад чон харуулсангүй вэ гэсэн байдалтай л киног дуусгасан. Ер нь тэгээд яг л ингийн байдлаар л примитив байдлаар л кино дуусгаад ингээл дараа нь ч гэсэн ер нь тиймэрхүү байдлаар бодож байсан. Тэгээд явцын донд ингээл кино ямар одоо юутай бай гэдэг нь одоо ингээд шүүлтүр одоо жишээ нь хүн гэдэг чинь бол удаан сэтгэн шүү дээ. Ер нь бол юмыг альва юм нэлээд бодож иж яхаас биш одоо нөгөө хурдан сэтгэгчдийн олимпиад бол биш шүү дээ кино бол. Олимпиаданд ороод идэг манай ахын ч одоо олимпиад хурдан сэтгэдэг юу лээ. Хурдан сэтгэдэг сайн чийжилдэг энэ төр ч одоо сэтгэлийн бол тийм чухал байхаа болцсон юм шиг байна шүү. Удаан бодох. Талаас нь бодох. Үргэлж бодох. Энэ юм чинь өөрөө энэ киног өөр агуулгаж юм л да. Тэгэхээр энэ чон үрээр ирнэ. Монголын талаас бол одоо манай Ариуна ихч бол продюсераар нь ажилласан юм байлээ. Өшөө бас цаад гадаад продюсер зөндөө байгаа л байх л та. За найруулагч нь бол Габриэл Брэди гэж одоо тэгээд Австрали улсад төлөөж юуны Оскарын юунд дэвших юм шиг байлээ. Оскарын гадаад киноны уралдаанд оролцох. Тэгэхээр Австрали улсыг төлөөлж энэ кино оролцсон гэдэг чинь өөрөө амар. Австраличууд бас кинотой болсон шүү дээ. Тэгэхээр тэр том хөгжилтэй улсыг төлөөлж энэ кино оролцсон гэхэр чинь айхтар байхгүй юу? Тэгэхээр айхтар сэтгэлгээний кино гэдэг нь бол мэдэгдэж байна. Тийм байна. Одоо жишээ нь Монгол улсыг төлөөлж гэх юм бол Монголд үнэхээр ямар ч сэтгэлгээний кино хийгдээгүй шүү дээ. Одоо жишээ нь энэ жил болох Оскарт бол тэгэл яасан бэлээ нэг кино явж байгаа биз дээ тий. Тийм юу гэдэг лээ. Сингийг нь хариулсан кино. Тэгээ нэг өрсөлдөөн байхгүй газар чинь нэг ганц нэг тийм хийгдээл тэгэл тэр нь явждаг. Австрали бол алдчихж байгаа шүү дээ. Тэнд бол кино чинь бол янз янз юм хийж. Тэндээс гарч ирж чинь гэдэг чинь айхтар кино байхгүй.
За тэгээд ийм кино яаж юм бэ наа. Тэгэхээр энэ яагаад чоныг харуулсангүй те. Энэ өөрөө их түлхүүрнэ байхгүй. Өөрөө түлхүүрнэ. Энэ бид нэр одоо яг кино үзэхдээ чонол харах гэдэг шүү дээ. Ямар нэг кино акшн үзэх гэдэг. Гэтэл энэ дээр ямар ч акшн байхгүй шүү дээ. Акшн нэг өстө үзэгчдийг уураач байгаа юм шиг. Гэхдээ энэ хууралт бол биш байхгүй. Энэ бол чиний үзэгч өөрийн чинь л асуудал шүү. Тэр чон өөрөөр ирдэг гэсэн нэрэнд хууртаад ч юм уу тэгээ чон харах гэж ирсэн бол тэр таны л асуудал гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэр юу вэ гэдгээ одоо нэг харуулдаг байхгүй. Хүмүүс бол хэр примитив одоо энгийн гинэн бэ гэдгийг харуулдаг байхгүй. Зүгээр л гоё юм болоосоо л гэж бодож л кино үзээд байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор тэр одоо тэр чон харах галгал асуудал шүү бас ингээл жишээ нь одоо ингээл үүсэл хусыг үзэж яхад ямар утгартай кино вэ гэл юу ч болсонгүй гэл ингээл бодож гэж юм чи. Тэгээд тэр нь бол таны өөрийн л асуудал байхгүй. Тэрнээс тэр би бол тэнд ямар нэгэн акшн харуулах тийм ямар ч юм зориогүй ямар нэгэн занглаач байхгүй тэр энэ үйлсэл бас энэ юун дээр бол бас занглаа байгаа шүү дээ. Энэ кинонд бол гэхдээ яг зүгээр тий энэ чон дандаа өөрөөр ирдэг гэдэг шүү. Энэ кинонд бол тийм байгаа байхгүй занглаа бүх юм байгаа гэвч тийм акшн бол байхгүй. Энгийн амьдрал яваад байгаа. Тэгээд тэр энгийн амьдрал яаж яваад байна вэ тий? Жишээ нь одоо зууд мод болоод мал хунраалдаал тэгжсэн л хот руу нүүх болоод тий. Тэгэл хотод ирээл яаж амьд одоо нөгөө survive хийх. Амьд үлдэх гэдэг асуудал бол survive гэдэг үгийг ч бас нэг арай нэг өөр хэлбэр л дээ. Тэгэхээр хотод яаж survive хийх вэ? Тэ. Тэр үйл явцыг харуулж байна. Тийм л одоо яг бодитоор докюментари гэдэг юм байна. Докюментари төрөл рүү орно гэдэг байна шүү дээ. Тэгэхээр тэр гэр бүл бол яа харахгүй зуданд бас тодорхой хэмжээний зудал юм шиг хэлээ л дээ. Тэгэл нэг хон мал нь хөл бийж одоо чон монд уралцсан болов гэсэн чинь сүүлдээ зуд модл юм шиг болоод явцсан. Тэгээд хот руу нүүж орж ирээд тэгээд нөгөө нөхөр ерөнтэйг ихнэр нь ч гэсэн нөхөр нь ч гэсэн тэр гэр бүлийн нөгөө хөдөөнийхөө амьдралыг өгүүлээд байгаа байдлыг харуулдаг байгаа байхгүй юу? Тэгээд энэ нүүдэлчин байдлаасаа аргагүй ихэнд бас ингээд салж байна. Одоо нэг Монголын нүүдэлчд номадс тийм ээ. Гадаад хүмүүс ирэхдээ хотод ирэхээр тэгээд идэв шүү дээ. Бид нар номадстай болсон. Хөдөөний малчидтай нүүдэлчдтэй болсон гэдэг байна. Биднэрт бол тэр тийм хотод бид ч гэсэн өөрсдөө ер нь бол малчид шүү дээ. Ер нь бол тийм ахтар ялгаа байхгүй. Гадаадын хүмүүс болохоор тэр чинь ялгаатай байгаа байхгүй. Номадс гэдэг тийм хөдөө амьдарч байгаа хүмүүс бол номадс юм аа. Тэднээс нь бол номадс. Хотод амьдарч байгаа нь бол сити хүмүүс юм аа. Гэтэл үгүй шүү дээ. Хотоор дүүр номадс малчид байгаа шүү дээ. Тэд яаж нөгөө өвд болохоор идэж аваад тэгэл махаа молжоол тэгэл өдөөч хараа моримж тавихаа тэр тий. Чи яг нэг ахтар номадс малчтаас нэг ялгаагүй л амьдралын хиймээ шүү дээ. Ер нь тэгэхээр тэрийг бас гадаадын хүмүүс бол тэгж ойлгоод байгаа шүү.
Энэ хотынхан бол угаас энэ хотод амьдарч байгаа хүмүүс нэлээд хотодсон гэж тийм биш. Хотод амьдарч байгаа хүмүүс бол хотжоогүй хөдөө хийгээрээ байж байгаа. Ном хийгээрээ байж байгаа Монголын хувьд бол тэр нарийн ямиг олж харахгүй байна л да. Гадаад хүмүүс болохоор зөвхөн өнгөцгөн хараад байгаа байхгүй. За тэгэхээр би гол нь энэ киног магтахаас гадна шүүмжлэл нь энэ байхгүй. Яг ганц нэг хүн бол хөдөө амьдарч ирсэн хотод ирээд өдөр чинь тэгэл нэг кино төрж ингээл бүр морио зүүдлээл уйлаал өдөр ийм бидэг байхгүй. Адуу чинь бас адуутай тэгээд бас хонь мэдээ тийм л айлгсан байхгүй. Тэгэхээр нэг адуу морь зөр тэр жоохон хаяа нэг морь үйчдэг энэ тийм л. Тэгэхээр тийм бол яг ганц нэг хүнд бол байж магадгүй. Одоо жишээ нүүдэл хөдөө малчин содод ирээ тиймэрхүү ихэнх нь бол тийм биш гэдэгт би бол 100% итгэлтэй. Яагаад тэгэхээр нөгөө юу байхгүй хөдөөнөөс хот руу орж ирж байгаа их энэ нүүдэл чинь нөгөө зуутмууд болоод ч юм уу хонь малаа юунд чонд алдаад ч юм уу ингээд тэгээд малгүй болоод ч юм уу эсвэл зуутмууд болоод тэгэл ингээд хамаг малаа бараад тэгэл аргагүй ихэнд одоо шүү дээ ингээд хот руу орж ирлээ гэдэг нүүдлээс илүүтэйгээр зүгээр л амьдралын арай дээр нөхцөл байдал руу тэмүүлсэн тийм нүүдэл нь бараг 80-90% байхгүй. Малаа алдаж орж ирж байгаа нь бол зааштай зараг 5% л байна. Тэгэхээр энэ чинь нэг нүүдлийн үндсэн шалтгааныг бол тийм гэж ойлгоод байх шиг байна л да. Тийм биш. Гадаад хүмүүс бол тэгж ойлгоод байх шүү. Тэгээ нөгөө яагаад нүгүүд ороод ирчих вэ? Гэт ингээд тэнгууд тийм малаа алдсан юм байна. Нүүдэлчдийн гол одоо амьдрах арга хэрэгсэл болсон тэр зүйлүүдэд алдсан болохоор энэ хүмүүс ингээд нөгөө үнцэн гэдэг юм чинь энэ барууныхан ч юм уу гадаадынхан чинь маш их үнэлдэг байхгүй. Тэр үнцэнээ алдсан учраас ингэж хотод орж ирж үнцэнээ олж авч чадахгүй ингээд хэцүү амьдарч байна гэж л ойлгоод байгаа шүү. Үгүй. Хотод орж ирээд тэр үнцэнээ олж авч байгаа байхгүй хүмүүс чинь. Яаж нөгөө соёл боловсролтой болж байна, мөнгө төгрөг олж байна, зах зээлд өгч байна тийм ээ. Хот болон одоо аймгийн төвч гэдэг. Тэгэхээр энэ чинь ерөөсөө тэр монголчуудын хувьд бол тэр бол тийм энэ их нүүдэлч юм болоо тэгж өстө малаа зүудлээд малчин байхад гоё байж тэгсэн юм биш байхгүй. Одоо чинь мал дээр байгаа малчид бол тэнд ашигтай болвол тэнд байж байгаа. Тэрнээс би одоо энэ өв соёлоо хамгаалъя гэдэг юм уу тий. Малчин гэсэн Монголын нүүдэлчин өв соёлоо хамгаалж энд амьдрах ёстой ч гэдэг юм. Тийм хүн тэгж бодож байгаа юм байхгүй шүү дээ. Тэр бол яг зүгээр бодтойр нь л хэлий зүгээр. Үүндээ тэр бол дараагийн асуудал байхгүй. Нэгдүгээр асуудал чи яагаад би энэ мал өсгөөд миний чадж байгаа юм энэ вэ? Мал өсгөөд би эндээс ашиг болж байна. Тэ? Малаа зарж байна. Цагаан эдэ мэдээг зарж байна. Тэгээд надад нэг хотод ороод тэр амьдралын хэм маягт халагдахгүй юм тийм ээ. Цаг магт баригдал энэ тэнд өглөө 8-9 цагт автобусанд чихээл тэгээд очиод нэг ажилд очиод тэгээд тэнд нэг хүн загнуулж байгаа орой нэгээрээ гэж нэг ягаад тэгээд нэг цалингаа хүлээж тэгээд нэг цалингаа аваад ингээд машаа цаашаа зээлэндээ өгөөл тэгээд байрны зээл аваад хашаа шингийн зээл аваад ингээд энэ амьдралын хэм маяг чинь хинт ч таалагдахгүй шүү дээ. Бид нар ч таалагдахгүй л байна шүү дээ. Гэхдээ гэлэг ихтэй бид нар ч одоо энд нөгөө малмалж чадахгүй шүү дээ. Тийм бас нэг өдөө очиод
Тэрнээс ч тэр өв соёлтой биш байхгүй. Тэгэхээр тэр өв соёлыг илүүд үзээд одоо жишээ нь хөдөөж амьдрна гэвэл одоо манай Монголд бол жавхлан гэж хүн байгаа. Бас өв соёлыг хамгаал. Хотод бараг тийм гэр мэрт амьдарч амьдрал. Тэгэрч тэр биш байхгүй. Тэр чинь эдийн засаг болон энэ зах зээлийнхаа л юугаараа явж байгаа нүүдэл суудал байхгүй. Тэгэхээр тэрийг бол энэ найруулагч бол яг яхахгүй нөгөө Монголд олон жил амьдраагүй гадны нүдээс харж байгаа болохоор тийм байсан тэгж харуулж байгаа юм магадгүй. Тэгэнгүүт нөгөө тэр кино чинь ингээд яач гал чинь одоо жишээ нь монголчууд бол өв соёлтой их хайртай юм байна. Тэгээд малж явах дуртай юм байна. Тэнд хөдөөнөө тэгэл боловсруулж хэрэггүй ч юм уу те. Хөдөөнөө л үеж ивэл тэд нар бол наад жаргалтай юм байна гэсэн тийм ойлголт бол гадаадын төрн гэтэл үгүй. Монголчууд бол өсч хөгж хийж байгаа дэлхийдээ зэрэгцэж боловсролтой гадаад дотоод явсан джентльмен мис байхыг хүсэж байгаа. Тэрнээс нэг буддист дээл мэлт нөхдүүд яваад ихийг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр наа ч юм бол нэг өсөндөө энэ киноны үндсэн санаа нь бол жоохон учир дутагдaltaй байна гэсэн үг л дээ. Тий. Яг хөө зүгээр ганц хоёр хүний жишээн дээр ганц хоёр хүн энэ байдгийн байна гэдгийг харуулж байгаа бол байж болно. Жишээ нь маш одоо жишээ нь дэлхийд онцлогтой тийм Монголын хөгжмийн зэмсгийг хийдэг одоо цуурж үлээ тийм хүн ганц хоёрхан байдаг. Тэр хүний тухай харуулж байгаа бол энэ ариун өөр асуудал яригдана. Энэ уламжлалаа би цуур хөгжмөд чинь дарах лимп шиг лийдэг бах тийм ээ. Тэгж хөгжмөдөх өдөр чинь бол өөрөө их онцлогтой юм шиг байл ш. Тэрийг одоо ганц хоёр хүмүүс чаддсан юм уу яагаад тийм тэрийг хийдэг хүмүүс ч гэсэн ганц хоёр хүмүүс. Энд чинь өөрөө маш том өв соёл. Энийг одоо биелж чадж байгаа учраас энийг хамгаалахаас өөрөхгүй гэж тэр бол ариун өөр асуудал тийм байж болно тий. Энэ их нүүдэл бол ариун өөр асуудал тий. Энэ бол жинхэнэ одоо нөгөө буцалж байгаа үндэстэн байхгүй юм болчих буцалж одоо шүү дээ. Ингээл дэлбэрчих гээл ингээл Европ баруун шиг ингэж бүх юм хангахчаад ингээд яаж байгаа үндэстэн бол биш. Монголчууд ч ингээд дэлбэрчих гээл яаж өгч байгаа вэ? Яаж өгч байгаа? Юу хэрэгтэй байна бид нарт гал юм байна. Тэгэхээр өв соёллоо муулж байгаа юм биш юм. Гэхдээ эн чинь өөрөө нөгөө яхахгүй дэлхийн соёл иргэншилтэд нийцэхгүй зөрчилдөж байгаа учраас тэндээс ингээд зарим хүмүүс бол энэс одоо тусгаарлагдаад ингээд дэлхийн соёл иргэншилтэд бүл нийлгээд ингэж явж байгаа байхгүй тий. За тэгэхээр энэ киноны талаар ингэж хэлэхэд бол ийм байна. Энэ бол ийм учиртай юм байна. Тэгтээ бол энэ чинь сайн кино байхгүй. Австралиас шалгарч чинь гэдэг чинь одоо киноны том орноос бас киноны гэхээс илүү бас өндөр хөгжилтэй том орны өрсөлдөөн дундаас шалгартсан кино гэдэг бол айхтар кино. Тэгээд олон улс Холливуудын тэр Оскарын юунд Монголоос бас нэг кино явж ил байна гэсэн үг л дээ. Ер нь бол тий.
тэгээд энэ үс соёл гээл ингээл тусгаар тогтнол энэ төр гээл тийм ээ энэ зэн чухал байдаг. Тэгээ би бол бас одоо жишээ нь одоо энэ яг зүгээр нь тусгаар тогтнол гэнүү нэг тийм кино гаргах байгаа юм шиг л дээ. Fantastic Production. Одоо юм л бол Fantastic Production гэдэг энэ залуучуудтай бол ямар нэгэн асуудал байхгүй. Энэ хэд яг киногоо сайжруулаасаа л гэж бодож л юм хэлээд байгаа болохоос тийм ямар нэгэн асуудал бол байхгүй. Тэгэхээр киногоо сайжруулад үнэхээр хийж чадж байгаа бол одоо арай жоохон энэ одоо жишээ нь юм бодлоготой кинонууд хийвэл ямар гэдэм бол хийж үзвэл тийм ээ. Чон дандаа үрээр ирдэг гэдэг шиг тий. Энэ чинь бас амар бодлоготой кино байхгүй цаана тий. Зүгээр ямар ч ойл хашгирах юм байхгүй. Энд дэрч ямар ч акшн байхгүй. Гэсэн мөртлөө Hollywood руу яваад байна шүү дээ тийм ээ. Энэ тэнд кинонуудаас шалгараад ихэр жиж бодлого байхгүй тий. Иймэрхүү кино гэж. Тэгэхээр энэ бодлого гэдэг чинь маш чухал кинонд. Кино хийхээс өмнө одоо чинь үнэхээр том сэдв барьж авч байгаа бол тусгаар тогтнол гэдэг гэсэн байсан баха би тэгж хараад. Ийм том сэдв барьж авч байгаа бол энэний чинь цаана бодлого гэж юм байх хэрэгтэй. Тэр бодлогыг л зөв баримтлж гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Монгол улсын тусгаар тогтнол гэсэн юм үнэхээр ярих гэдэг бол тэгэхээр жишээ нь орчин үед тусгаар тогтнол энэ бол мэдлэг чадвар тэрнээс дээр ойрлж хашгирах сэлэн бариад моринод авах биш. Мэдлэг чадвар эдийн засгийн хүч чадвар байхгүй. Эдийн засгийн эрхчлөөт байдал одоо жишээ нь цахилгаан, дулаан, эрчим хүчний тусгаар байдал, санхүүгийн хүчтэй байдал энэ төр маш чухал байгаа шүү дээ. Тийм байх шаардлагатай байгаа байхгүй. Монгол улсын тусгаар тогтнол. Тэр нь яаж батлагдж байна? Одоо чинь сүүлийн үед энэ сая дөнгөж 2-3 хоногийн өмнө энэ ерөнхий шийд байсан сайхан бэлэг ярьцгийг сонсож байхад энэ Дубайн гэрээ гэж одоо яригдаад байгаа энэ хөрөнгө оруулалтын гэрээ бол Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан юм. Яаж? За оюу толгой гэж хөрөнгө оруулалт явж илаа 2009 оноос тийм уулуурхай эхэллээ. Зогслоо 2012-3 оны үед 3 жил зогслоо. Хөрөнгө оруулалт байхгүй, мөнгө байхгүй, компанид мөнгө байхгүй. Тэнгүүд хөрөнгө оруулалтаа оруулаач одоо биднэрт бас мөнгө байхгүй боллоо гэдэг одоо манай талаас хандлаа. За тэгээд одоо жишээ нь дэлхийн санхүүгийн зах зээлийн том газар очиж гэрээгийн хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа. Тэнгүүд нөгөө санхүүгийн зах зээлийн тэр мөнгө хаана ирэж тэнд л очиж байгуул. Дубай, Нью-Йорк, Лондон, Токиод очиж гэрээ хятадын Шанхайд очиж гэрээ байгуулсан шүү дээ. Тэгж мөнгө хаана хэрэгэлдэж тэнд л очиж гэрээ байгуулсан шүү дээ. Тэрнээс Монголын Улаанбаатарч гэдэг юм уу Ховд хот эсвэл юу гэдэг. Дорнод аймагт очиж гэрээ байгуулахгүй шүү дээ. Тэгэхээр тэгээд энэ одоо энэ алдартай болсон Дубай гэл ингээл балараад байдаг байхгүй. Тэрнээс ч хөрөнгө оруулалтын гэрээ. Тэгээ энэ хөрөнгө оруулалтаар дэлхийн 10 хэдэн том банкуд ороод ирж байгаа. Японы ч юм уу, Америк, Канада, Австрали ингээл Европ ингээл маш том хөрөнгө оруулалтын институт байгууллагууд ороод ирж байгаа байхгүй. Одоо Монгол руу өөрийнхөө мөнгийг оруулчлаа гэсэн үг байхгүй. Энэ юу гэсэн үг? Энэ чинь тусгаар тогтнол. Мөнгө хааны тэнд бас хамгаалалт байх хэрэгтэй. Ингэж энэ тусгаар тогтнол чинь баталгаажж байгаа байхгүй. Тэгэхээр тэр сайхан бэлгийн ярен дээр бол хэлж идэв шүү дээ. Би энэ одоо Дубайн гэх энэ гэрээнд бол ямар ч харамсах юм байхгүй. Энэ бол Монголын яа харахгүй хөрөнгө оруулалтаа гэж өөрөө хэлж байгаа байхгүй. Тэр үнэн байхгүй. Дээрээс нь тэгэл тусгаар тогтнол юм бодлоо.
одоо чинь Оросын нэг тэр хаан ч гэнэ Калининград ч гэнэ тэнд нэг хачин шүүх мөхөөс энэ оюутлаг авъя юм уу тэр дэлхийд ямар ч хамаагүй асуудал. Монголын оюутлагууд ямар ч нөлөө байхгүй. Яагаад энд санхүүгийн акулуудын гэрээгээ мөнгө оруулсан нөхцөл тэр Оросын тэр нэг жижиг сумын дүүргийн тойргийн шүүхийн шийдвэр бол чухал биш байхгүй. Ингэтлээ бид нэр ийм том тусгаар тогтнолын яригдчих واخхой энд чинь. Тэгэхээр тусгаар тогтнолын ийм бодлогын төвшөнд хүн ойлгож иж дараа нь тэрийг одоо юу гэдэг юм тэр киномын дээр одоо нөхцөл байдлаа харж байгаа юм чинь өөрөлд тусгаар тогтнол гэдэг чухал гэдгийг одоо ингээд яаж штэ тийм ээ. Гэхдээ хаанаас бид нэр тусгаар тогтнол энэ одоо аюул учирч болох вэ? Хаан байсан Герман ч юм, хаан байсан Сингапур ч юм, хаан байсан Америк энэ бол тийм юу биш байхгүй. Ерөөсөө ойрхоноос энэ хойд юм уу юунаас жоохон асуудал яан штэ хойд урд ингээд хоорондоо тохиролцооноос Монгол жоохон онцгой нөхцөл байдал үүсэх зүгээр магадaltaй байхгүй. Тэгэхээр тэрийг нэлээд сайн ойлгож хийж тэрний дараа наад тусгаар тогтнол гэдэг үзэл чинь гарч ирээд тэрний дараа наад чинь би энэ үзлээ яаж кинон дээр гаргах вэ чинь тэрийг одоо юу гэдэг юм те тэрийг баталгаажуулах тэр үзлийг одоо тэр хүмүүс тэр тусгаар тогтнол гэсэн ойлголтын сэргээх тэр үндсэн тэр санаа нэрээс тэндээс гарч ирэх ёстой байхгүй. Тэгжиж тэр чинь кино чинь тэн дээрээс бүтэх байхгүй. Би зүгээр яригдж байгаа дөнгөж гараачгүйгээ киноны тухай яриад байна л та энэ дэр гарахаар нь ямар кино гарах нь ойлгомжтой байх л та зүгээр. Энэ үндсэн үзэл нь тогтоогүй болохоор энэ чинь киноны ямар нэг ойлгомжтой болоод яг зүгээр тэрийгээ сайжруулах хэрэгтэй л гэж ингэж яриад байгаа юм л да. Тэрнээс тэр ямар кино хийж ирэв сайн л биш. Сайн ч ухтай жоохон юм бодогдуулах дээрээс нь яг бодит байдлыг илүү одоогийн бодит байдал нөхцөл байдлаа илүү судалсан байж иж энэ тусгаар тогтнол гэсэн зүгээр ихтэй нөхөр хайр дурлалын тухай кино хийж ивэл тэр нэг онцгой ач холбогдол тусгаар тогтнол гэж нийтийн асуудал байна. Тэр нийтийн асуудлыг өндөгч байгаа бол бас нэлээд сайн судалсан байх хэрэгтэй. Тэгээгүй ижлэгээл ингээл тэгээд идэг бол онцгүй байхгүй. Юм ойлгодог хүмүүс бол яахгүй л зүйлтэй. Юм ойлгодог хүмүүст бол тэр нэг нөлөөлөхгүй л дээ. Тэгтэл наачнаас зарим нэг хүмүүс нөлөөлчдөг байхгүй. Тэгэхээр тэр монголчууд хаашаа яаж тусгаар тогтнол нь яаж баталгаажж ийн гэдгийг ерөөс ойлгохгүй байдаг шүү дээ. Энэ чинь дөнгөж өчигдөр уурчигдэрхэн Америкт байгаа ерөнхийсээ тасан хүн чинь хэлээд өгч байгаа байхгүй. Та нарын одоо Монголын тусгаар тогтнол гэдэг юм чинь ийм юм шүү. Энэ гэрэн дээр ингэж бас энэ чинь баталгаагүй байсан юм биш л зүгээр баталгаатай л. Гэхдээ улам баталгаажсан шүү гэсэн нэг л юм мессеж өгөхгүй. Одоо тэгэл бас ингээл янз янзын асуудал гараал. Ингээл саяхан хүртэл өнөөдөр хүртэл хэддгээр ч гэнэ 5 жилийн төлөвлөгөө батлагдлаа тэгснэ энэ юуны Оросоос авахын олон юуг цааш үргэлжлүүлэх юу сонирхол одоо юу гэдэг ажлыг явуулах ёстой гэсэн байр суурьтай байна гэсэн тиймэрхүү мэдээ явж байгаа байхгүй. Хятадын тэр одоо том засгийн газрын төлөвлөгөө орчоод байгаа байхгүй наач. Өмнө нь бол бас нэг ингээл уцаагаал
цааш нь за яах вэ гэж хойшлуулад байсан. Наа чинь тийм биш юм шүү, нэг тийм найдвартай биш юм шүү гээл ингээд. Одоо болохоор наа чинь нөгөө ойрох төрөнтөөс одоо нөгөө ойрох төрөнтөөс хамааралтай хин хоолой янз янзын энерги их өсрүүд нь тогтворгуулууд ирэхэд одоо хойноос хин хоолойгоо хангах юм бас харж үзээд эхэлж байгаа. Тэгэхээр наа чинь бол эвгүй байхгүй. Одоо ингээд хойно урд хоёр чинь ингээд хоорондоо яагаад тэгэл Монголын нутаг дээгүүр нэг тийм шугам татгаал гэдэг чинь нэг тэр шугамын чинь хамгаалалт эрх ашиг гэдэг чинь маш их мөнгө зарцуулсан учраас маш их том эрх ашиг хамтарсан эрх ашиг байна гэдэг чинь бас жоох эвгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бол одоо жишээ нь нэлээд анхаарах ёстой Монголын засгийн газар энэ. Чим бодож онцгой юм сонсогдоо хамтаа. За тэгээд нэг киноны тухай ер нь хаяа улс төрийн тухай улс төрийн орж ирж байна л да гэж.